За би Австралиас Таиланд руу ээж аваа хоёртойгоо уулзгаар бас тэнд ээж аваа хоёртойгоо хамтдаа 30 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх зорилготойгоор нийт 2-7 хоног орчмын хугацаатай аяллаар явсан. За тэгээд миний аяллаа влогтой хамт байгаарай. За би Таиландд орой 9 өнгөрөөгөөд буусан. Ээж аваа хоёр болохоор 11 цагийн алдаад ирсэн. Эхний өдөр болохоор ингээ шууд дуусч байна. За 2 дахь өдрийн өглөө эхлээ ээж аваа хоёр ядарч ирсэн бололтой тэнд унтж байна. Тэгэхээр би ээж аваарыг сэрэхгүйгээд ойрхон байдаг 7-Eleven орчоод одоо хотел руугаа буцаад алхаж байна. Манай хотелд болохоор ердөөсөө тийм саван шампунь гэсэн юм байгаагүй. Яагаад тэгэхээр би онгоцны буудалтай хамгийн ойрхон байрладаг 5 минут орчим алхаад орчдөг тийм буудалд өрөө захиалсан. Яагаад гэхээр онгоцноос буучаад зөндөө ядарчаад тэгээд яг буухмаар байсан буудал руугаа явхад 1 цаг гараа явах гэдсэн байхгүй юу? Тийм болохоор бас машинд 1 цагийг өнгөрүүлжсэнээс зүгээр 5 минут алхаад орчдөг газар хончоод маргааш нь явъя гэж бодоод энд бид гурав буусан. За тэгээ манай буудлын цонхоос бол нэг иймэрдүү харагдаж байна. Энэ хавьдаа л хамгийн өндөр буюу 6 давхар барилга нь манай буудал байсан. За тэгээ цаана болохоор Пхукетийн орон нутгийн болон олон улсын онгоцны буудал нь харагдаж байна. Эхний өдөр бол би тэгээд бараг 11 өнгөрөөгөөд арайч юу гэж орноосоо боссон. За тэгээд зочид буудлаас 12-оос өмнө гарах хэрэгтэй байсан болохоор бараг хүчээр шахуул манай ээж аваар босох шиг боллоо. Энэ миний хажааг хартаа ийм юмнууд авчирсан. Яагаад гэхээр би 7 сард эх 7 сард Монгол явахгүй юу. Тийм болохоор Монгол явахдаа гэрээхэндээ авсан бэлгэнүүдээ одоо аав ээж хоёроо аваар авгууд Монгол буцаалгах чигээд тэггүй гэхлээр би Австралиас Монгол руу авч явахаар миний хачаа дандаа хэтэрчээд байдаг байхгүй юу. Тэгэхээр та хачаагаа ч гэсэн өгөөд явуулчих гэж дод баахан бэлгэнүүдээ чимдаамдаа чирээд ирсэн чинь айгүй их юм болчих. Тэгээд тэрнээс гадна ээж аваа хоёр цагаан сарын дараа ирсэн болохоор ийм борцнууд авчирсан байна. Энийг бол хурдан идмээр байна. За тэгээ манай их ч надаа ийм гэртээ өөрөө хийдэг ийм нэгчүүгээд идэг үлээ. Ийм шар тосонд хийсэн ийм борц өгдөг юм аа. Нэрийг мартчихэж тийм юм вакуумжуулаад өгөөд явуулсан байна. Зөндөө их баярлалаа. Хамгийн гоё нь энэ миний бэлэг Монголоос манай агч нар явуулсан юм байна хамтдаа задлаа. За би одоо энэ жил 30 хүрэх гэж байгаа. Тэгээд миний 30 насны төрсөн өдрийн бэлэг гээд манай их явуулсан юм лээ. Энэ юм бол энэ болохоор ихч зүгээр Турк явж ирэхдээ надаа нэг бэлэг гээд авчирсан гэсэн тэр зүйлт нь байна. Ийм өрхөн зүйлтэй байна. Nice. Ястаа хүргэн юм. За яг төрсөн өдрийн бэлгэн болохоор Ээмэг байна. Энэ ястаа хүргэн юм байна. Яг миний стилээ. Би яг нэг ийм жижигхэн хатгадаг ч юм уу, цагиргаан ч юм уу, ийм би эмэгт дуртай байхгүй юу? Унждаг эмэгт болохоор их дургу дандаа зохиодч байдаг юм шиг санагдаад идэв. Тийм ээ, энэ эмэг өстой гоё юм байна. Өстой баярлаа. Одоо энэ эмэг зүгээр л аялаад байж тээ. За тэгчээд одоо энэчнээсээ гарчаад нэг юм олж идчихэд тэгээд бахан бэлэн мөнгө авчирсан энд үрхээр тэгээд тэр бэлэн мөнгөө солиулаад тэгчээд 2 цаг болонгууд хотелдоо дараагийн хотелдоо чекин хийн. Тэр болтол гадуур сайхан дэмий тэннэ. За бид гурийн буусан буудлыг харагдаж байна. Яг 3хан юм жижиг ортой гадаа хөөрхөн балконтой. Тэгээд хажуудаа 0 дүүштэй юм буудал байлаа. За бид гурав одоо дараачийнхаа хотел руу явж гин. Тэнд болохоор бид гурав 2 хоног. За манай хотел болохоор онгоцны буудлаас буюу бидний хамгийн ихэнд буусан хотелоос машинаар бол нэг 30-40 минутын зайтай байсан. Яг Пхукетийнхээ төв хэсэгт юм байлээ. За тэгээ бид гурвын чекин хийх цаг нь өдрийн 3 цаг байсан. Тийм болохоор бид 12-оос эхний буудлаасаа чек аут хийчээд дараагийн буудалтаа 3 гэж орохын тулд 3 цагийг нөхцөх болсон. Тэр хоорондоо өглөөний цайгаа уугаад авъя гэж бодоод нэг Таиланд хоолны газар ороод ирсэн байж гин. Би матча латте авсан, манgoтой
смути, ээж болохоор луугийн жимстэй, манготой, passion fruitтэй смути. Энэ chicken coconut-тай суп гэсэн хамсч үзье. Тийм сахартай ч биш тэгснээ баазрын гашуун ягаад тэгэхээр лаймтай минттэй учраас тэгснээ coconut-тай жоохон тийм чихэрлэг юм шиг айгүй ондоо амттай байна. Тэгтээ гоё юм. За 2 хоног 2 дахь цочид буудалдаа хүрээд ирлээ. Нэг юм онгорхон ачааны машин маягийн өмнөд бүх гар тийш ачаануудаа ачиж аваад бас бидрийг суулгаад цочид буудалдаа хүргэж өгдөг юм байна. Every area they open art exhibition. Open? Art exhibition. Oh, right. За өрөөндөө ороод ирлээ. Орж ирэнгүүт шууд үүдэнд ийм байны өрөөнд эхлээд харагдчихээн. 0-той гар угаадаг хэсэгтэй. За тэгээд цаашаанаа яваад баруун талд нь болохоор миний өрөө байна. Энэ хэсэгт нь болохоор яг юм уулны энэ карант 85 угаад гэл карант юм шиг байгаа юм. Гэхдээ бас хажууд нь ор байна. Дээрээс нь тэнд жакузи харагдчихээн. Энэнд бол би хизээч орохгүй. Яагаад тэгэхээр би энэ жакузиг бол цэвэрхэн гэж бодохгүй байна. За тэгээд миний өрөөнөөс цаашлаад гарах юм болвол яг зүүн талд нь ийм дүүш саунтай харагдчихээн. Энэ дээдлийн хэсэг нь ер нь жоохон онгорхой нарны гэрэл шууд тусдаг юм бэлээ. За тэгээд энэчнээсээ цаашаа явах юм бол мастер унтлагын өрөө, одоо том унтлагын өрөө гэх юм уу, тэр нь байна. Энд ээж аав хоёр унтна. Энэ унтлагын өрөө нь болохоор энд айгүй том балконтой юм бэлээ. Энэ балкон дээр нь гар суугаад өглөөний цаймаа уудаг ч юм уу, эсвэл гоё хүүт юм уугаа суугаад бол гоё санагдсан. За миний өрөө байна. Миний өрөө галтгоо байна. 3 хосолсон нэг өрөө юм хаашаа. Тэнд нь бахан i5 гэдэртэй хөрөвчтэй. Тэгснээ энд i5-г угаадаг каранттай лээ. Тэгснээ тэнд жакузитай. Тэгснээ энд юм урттай. Тэгээд хажуу талаараа ингээ бахан мод байшингаар хүрээлэгдсэн юм газар байна. Та бид гурав хотелдоо ирээд төгччлөө. За энэ нэг тийм жинхэнэ Таиланд vibe өгсөн айгу тийм дээр үе юм шиг ер нь жоохон хуучны газар байна. Гэхдээ надад л таалагдж байгаа. Би албаар угаасаа Таиландд ирсэн юм чинь Таиланд vibe-тай хотелд нэг виллад бууж үзье гэж бодоод ирсэн. Тэгээд албаар юмасаа сонгосон. Тэгээ яг ой модон донд байрладаг яг миний бодсон шиг зурагшгэл газар байна. Жоохон хуучин гэдгийг нэс тооцвол тэгээд эндээ одоо 2 хоног дөрөв бид 3 ирээд ачаа тийшээ янзлаад ер нь төгччлөө. Тэгээд одоо ч гэсэн жоохон ядарч ирсний ядрал нь гараагүй байна. Өдрийн жоохон унтлах хийчээд тэгээд гарч бид 3 массажинд ордог ч юм уу. Эсвэл пулд бассейнд ордог ч юм уу гэж бодож байна. За тэгээд 1-2 цагийн дараа уулзъя. За бид 3 унтаас ирээд нэг их үлсэхгүй байсан болохоор зүгээр нэг амттай үл дарчгаар юм аваад идье гэж бодоод хамгийн ойрхон байдаг нэг кофе шоп маягийн газар ороод ирсэн сууж байна. Тэгээд энд нэг 3 ширхэг нарийн бов аваад идчихлээ. За энэ бол амттай байлаа. За Таиландтай 2 дахь өдөр эхэлж байна. Би бас л ээж аав хоёроосоо төрүүлээд босч явсан. Тийм болохоор юу хийх вэ гэд хийх юм олж чадахгүй. Ямар ч байсан цонхныхоо хөшгийг бол нийчээ гэж бодож байна. За тэгээд ер нь ингээд ганцаараа зүгээр суугаад байхаар айгу уйддаг юм байна. Тийм болохоор гарч ямар нэг юм олж хийхээр шийдлээ. За тэгээд энэ цоож моож нь бол айгүй дээр үеийн ер нь жоохон хуучин газар байсан. Зурган дээр яг хөө тэрнийг их мэдэгдээгүй л дээ. Яг ирээд харахад бол бүх юмнууд нь жоохон хуучин байлаа. Гэхдээ зүгээрээ одоо энэчнээсээ гараад би нэг 7-Eleven ч юм уу ойр хавьд байдаг нэг дэлгүүр ороод
өглөө уух сүү ч юм уу те нэг юм авъя гэж бодож байна. За ямар ч байсан энэчнээс айгүй чимээгүй ээж аврыг сэрэхгүйгээд чимээгүй гарахыг хичээлээ. Манай энэ зочид буудлаас өглөө болгоо ингээд хүнийхэн тоогоор ус аваад ирнэ гэд тэгсэн байсан. Тэгээд тэрнийхээ дагуу усаа авчираад гадаа тавьсан байгаа юм байна. За ингээд өрөөнөөсөө гараад харах юм бол ойр хавьд нь яг энэ виллагийн л байшингууд байгаа. Тэгээд энийг хүрээлсэн нүл ой мод байгаа. Ер нь бол энэ вилла нь яг ой модын дундаа. За дундаа ч яг биш. Ой модныхоо яг гол руу ордог хэсгийн захад нь байрладаг ийм вилла юм байлээ. Би бол нэлээд олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хуучин барилга юм болов уу гэж бодож байна. За энэ зүг рүү swimming pool нь байдаг гинэ. Ooh, nice. Тэнний гар сэлж байна. Ийшээ ингээд баруун тал руугаа битүү ойтой юм байна. Ийшээ ингээд зөндөө том ойтой мэлээ Google Map дээр харсан чи энэс цаашаа бол ингээд битүү ой мод байгаа мөлий. Ямар ч юу ч байхгүй. Манай виллагийн урд нэг ийм дэр шиг юмнууд байсан. Тэгээд энд яг юу гэдэм бол гэд тэгсэн чинь энэ ингээд цааснууд үзэхтэй байршуулсан. Тэгээд энд хүслээ бичээд зорж байгаа юмаа бичээд энэ завсар нь ингээд авчуулт юм байлээ. Тэгээд би түрүүн энд хүслээ бичээд цаасаа авчуулчлаа. Тэгээд ийм ёс заншил маягийн л нэг уламжлалт юм байдаг юм шиг байна. Тэгээд ийшээ явах юм бол энд бахан ийм бурхтын баримлтай юм байна. Би энэ газрыг угаасаа айгүй тийм Таиланд стилтэйгээ сонгосон чинь бүр яг л бүх юм нь яг тэр Таиланд vibe шингээсэн гоё газар байж таарлаа. Би Таиландд уг нь нарны тос өдр хямдхан байдаг байх гэж бодоод тэгээ би эндээ дүрхэх нарны тосоо Австралиас авахгүй Таиландаас авна гэж бодоод хүрээд ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь энд аюу сонин sun cream буюу одоо нарны тос гэхээс илүүтэйгээр sun serum гэдэг юмнууд айгүй их байт юм байна. Би бол serum бол хизээч түрхэж байгаагүй. Тэгсээр нээжлэх нь SPF 50-тай яг л ижилхэн хамгаалдаг юм шиг байна. Гэхдээ serum гэхээр надад яагаад ч юм мэдгүй нэг кремээсээ хүч багтай ч юм шиг санагдаад байна. Тэгээд үний хувьд гэх юм бол Австралиас бараг надад үнэтэй шахуу харагдаад байх юм. Тэгээд Австралиас биеийн нарны тосоо аваад ирдэг байжтэй л гэж бодлоо. Гэхдээ одоо нарны тосгүй ирсэн чинь хэмжээнээс аль нэгийг сонгоод авна да. За манай ээж аваа хоёр сэрэх болоогүй болохоор би хотелтэйгээ ойрхон байдаг нэг кофе шопт орж ирээд латте захиалаад ууж гин. Тэгээд бас нэг хоол захиалчихсан байгаа. Ээж аав хоёртоо бас хоол авцсан. Хоолыг нь аваад хотел руу явъя гэж бодож гин. За би өнөөдөр scrambled eggтэй, авокадотой, тэгээд sourdough талхтай өглөөний цай авсан. Миний хамгийн ер нь бол дуртай өглөөний цай яг ийм л байдаг. Бид эдийн буусан газар нь болохоор хотын төвдөгөө ер нь нэлээд ойрхон 2-3 км-ийн зайтай. Хажуудаа айгүй том тийм цэвэрхэн үйлчилгээний талбайтай буудал байсан. Тэгээд тэр үйлчилгээнийхэн талбай дотор нь янз бүрийн хоолны газартай, массажтай, ер нь тэгээд уух юмны газар ихтэй. Аюу тийм нэг зөв газраа санамсаргүй байдлаар бид гурав олоод ирсэн юм шиг санагдлаа. Тэгээд энтхийн өглөөний цай ч гэсэн айгүй гоё амттай байсан. Тэгээ кофе нь бас айгүй гоё амттай байлаа. За тэгээд намайг өглөөний цайгаа ууж авах хооронд ээж авах хоёр сэрчлээ гэхээр би тэр хоёрыг энд шууд хүрээд эндээ өглөөний цайгаа уучий гэж дуудсан. Одоо тэр хоёрын өглөөний цайг нь мэдүүлчихэд хамтдаа буудлын руугаа явнаа. Би нийт тийм лгээд ээж аав бид гурав бас Таиландд хийх юм олдохгүй уйдаж юуны магаад гэж бодоод би секвенс аваад ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь манай ээж бүрийн секвенсэд донтсон. Тэр хоёр бүрийн тоглоомд айгаа дуртай болоод буутсан байгаа. За тэгээд өглөөний цайныхаа дараа бид гурав пүүлд орсон. Өглөөний цай ч гэжтэй бараг одоо бранч юм уу тий өдрийн цай юм аашийн. Яагаад тэгэхээр бид гурав ч бараг 11-ийн ялтад өглөөний цайгаа явуулаа штэ. Тэгчээд 12-1-ийн алдаад ингээд пүүлэнд орж байна. Пүүл нь бол айгүй цэвэрхэн юм байлээ. Харахад жоохон хуучин ч гэсэн доторх нь бол айгүй цэвэрхэн.
Тэгээд бид гураас өөр ямар ч хүн байгаагүй болохоор тийм болохоор бид гурав өдөржингөө сайхан энэ усанд орж байлаа. За тэгээд уснасаа гарчаад оройхон тийшээ нэ жоохон сэрүү орохоор Ват Чалон гэд нэг сүм байт юм бэлээ. Тийшээ нэ очиж сонирхъя гэж бодоод бид гурав явж гин. Тэгсэн чинь яг тэр сүмийнх нь ойролцоо маркет буюу одоо зах гарч исэн. Хоолтой тэгээд янз бүрийн юмнууд зардаг тийм зах гараад байжсэн. Тийм болохоор энэ сүмэн уул нь орой 5-аас хана гэжсэн боловч орой нэлээд орой болтол ажиллана гэж тэгжсэн. Тэгээд оройны 10-аас гэлүүдээ бас им урлагийн тоглолт моглолттой гэд бас тэгж ах шиг байсан. Тэгээ явж исэн чинь хажууд нэг юм хорхой маягийн юм харагдаад юу вэ гэд харсан чинь жом царцаа үт идэр шарцсан байж идэв. Надад энэ бол үнэхээр муухай санагдсан. Тэгээд сонирхоод идчихтiim үү гэсэн чинь бүр яасан ч хоолоогоор даахгүй юм шиг бүр амаараач оруулмаар юм шиг санагдаа. Тэгээд идэж олж чадаагүй. За тэгээд энэ сүм дотор н ороод ирсэн сүмийг сонирхоод явж гин. Өнцөг тохоо булан бүр нь бол ямар нэгэн байдлаар хээ угалцтай чимэглэлтэй амар тийм ганган чамин газар байлээ. За тэгээ сүмийнхээ дээд хэсгээс нь харах юм бол одоо гарж байгаа зах нь нэг иймэрдүү байдалтай харагдаж байна. Энэ зөвхөн нэг игнээ энийн шиг дахиад 2-3 игнээ байгаа хүндлэн дахиад 2-3 игнээ байсан. Ер нь бол нэлээд том зах гарч байгаа юм билээ. За манай аав миний бичлэг зургийг аваарай гэж хэлсэн чинь өстой гоё өнгө гэрэл сүдэртэй газар таархал юм бол эсвэл гоё байшинтай хэсэг гаргах юм бол миний зургийг авдаг болсон байгаа. За тэгээ бид гурав энэ маркетаас нь street food гэдэг штэ гудамжны хоолыг идэж үзье гэж бодоод би нэг дахианы махтай хоол авсан. Ээж аав хоёр болохоор хоёулаа гахаан тагилцаг авсан байгаа. Тэгээд энэ ширээний гол дээр байгаа гачир маягийн гэх юм уу тэдэр нь болохоор үнгүй юм байлээ. Хоолн дээрээ нэмээд идчих боломжтой. За тэгээ бид гурав энэ захаасаа гараад гэрлүүгээ харьсан. Энэ хаваар нилийн алхаад жоохон ядарлаа. Таиланд дахь 3 дахь өдрийн мэнд. За өнөөдөр бид гурав хоолоо идчихэд буудлаа солих гээд байж гин. Би карбонара авсан, аав гахамах ээж салмон. Тэгээд дундаа нэг салмонтой салаад авч идээд сайн идэж аваад орой хүртэл хоол идэхгүй гэд явж байна. За тэгээд энэ зочид буудлаасаа гараад Airbnb дээр ирсэн. Бид нарын Airbnb-д бол 9 хоног. За тэгээ манай Airbnb-гээс 10 минут орчим алхаад яг гол далайн иргэн байд юм бэлээ. Caron Beach гэдэг нэртэй газар байсан. За энд бол өстой жинхэнэ төм түжигнэж бомбож гэнсэн газар байсан. Бүр амар хүнтэй байсан. Тэгээ би арай ч ийм хүнтэй байна гэж төсөөлөөгүй. Хаана сууж бараг одоо бие шарж хаана нусан сэлх юм бэ гэмээр л хүнтэй байлаа. За тэгээ Таиланд дахь аяллаа маань эхний 3 өдөр нэг иймэрдүү өнгөрлөө. Дараагийн бичлэгүүдтэй маань хамт байгаарай.